Сайн байцгаана уу? Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа төгсөгчид болон тэдний гэр бүл эцэг эхчүүдэд зориулаад санхүү банк хөтөлбөрийн талаар танилцуулъя. За манай хөтөлбөр нь үндэсний болон олон улсын хэмжээнд Монголыг хэмжлэгдсэн. Бид 2014 оноос одоо хүртэл нийтдээ 300 гаруй санхүү болон банкны менежерийг бэлтгэсэн байна. За мөн бид жил болгон төгсөгчдийн ажил эрхлэлтийн танаа судалгааг бол явуулдаг байгаа. Тэгэхээр энэхүү судалгаанаас харахад манай нийт төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлэр амжилттай ажиллаж байна. За санхүү банк хөтөлбөрийг төгссөнөөр банк санхүүгийн байгууллагуудаас гадна бизнесийн байгууллагууд, төрийн төсвийн байгууллагуудад бас санхүү мөнгөөр ингээд удирдлагатай холбоотой ажил эрхлэх боломжтой. Манай төгсөгчид бизнесийн байгууллагуудад санхүүгийн менежер, санхүүгийн шинжээч, эрсдлийн шинжээч, за хөрөнгө оруулалтын болон үнцаасны компаниудад хөрөнгө оруулалтын зөвлөх, шинжээч, за үнцаасны брокер, дилер, мөн дээрээс нь татвар даатгалын байгууллагуудад татварын улсын байцаагч, даатгалын улсын байцаагч, дээрээс нь даатгалын мэргэжилтэн зэрэг ажлуудыг бол эрхэлдэг байгаа. Мөн дээрээс нь санхүүгийн чиглэлээр эрдэм шинжилгээ сулгааны ажил гүйцэтгээд энэ чиглэлийн байгууллагуудад бол ажиллах боломжтой юм аа. За тэгэхээр энэ санхүү банкны чиглэлийн ажлын байрны ирээдүйн чиг хандлагын талаар бас танилцуулъя. За 2030 он хүртэлх ажлын байрны эрхлэлтийн төсөөллөөс харахад санхүү болон банкны менежер мэргэжил нь дотоодод төдийгүй олон улсад бол тогтвортой бөгөөд хурцтай өсөлттэй хэвээрээ байна. За тухайлбал Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд эрхлэн гаргасан ирээдүйн ажлын байрны талаарх судалгаанаас харахад за санхүү болон банкны менежер энэхүү одоо мэргэжилт хамаарах ажилгүйгүүд маань жил тутам бол 5-аас 20% өсөлттэй байгаар ийм төсөөллийг гаргасан байна. Монгол улсын хувьд манай санхүүгийн зах зээл нь өөрөө банкны салбарт түлхүү төвлөрсөн шинж чанартай. Тэгээд энэхүү салбарт хийгдэж байгаа шинжилгэлүүдээс хамаарат банкны чадвартай хүний нөөц бол эрэлтэн өсөлттэй бол хэвээр байгаамаа. За түүнчлэн санхүүгийн салбарт дах энэхүү банкны төвлөрлийг бууруулах чиглэлд бол сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын мэргэжлийн компаниуд, үнцаасны компаниуд, арилжааны даатгал гэх зэрэг энэхүү одоо чиглэлийн салбарууд бол эрчимтэй хөгжиж байгаа. Үүний улмаас яг энэ мэргэжлийн байгууллагуудад шаардлагатай санхүүгийн менежерүүд, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүдийн эрэлт бол урган гарсаар байна. За мөн түүнчлэн бүх төрлийн байгууллага буюу бизнесийн, төрийн, төсөв гэх зэрэг байгууллагууд маань өөрсдийн өмнөө тавьсан зорилгоо болон зорилттой хүрэхийн тулд мөнгөө хөрөнгийн нөөцийг бол оновчтой удирдах шаардлага тулгардаг. Тэр энэхүү мөнгөө хөрөнгийн нөөцийг удирдах санхүүгийн менежерийн ажил үргийн энэхүү эрэлт бол тогтвортой өсөлттэй хэвээр байна. За манай банк санхүү хөтөлбөрийн маань бусад одоо ихтэй сургуулиудын ижил төсвийн хөтөлбөрөөс ялгарах онцлог шинж чанарыг бол танилцуулъя. За тэгэхээр 3 онцлог давуу талыг дурдъя гэж бодож байна. Нэгдүгээрт нь дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага бол тогтвортой хөгжил, ногоон хөгжил тал руу бол чиглэж байгаа. Тэгэхээр эдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицох, эдгээр өөрчлөлтүүдийг манлайлах хамгийн чухал нь одоо нийгэм болон байгаль орчинд ээлтэй шийдвэр гаргалтыг эрхэмлэх чадвартай мэргэжилтэн бол манай хөтөлбөрөөр бэлтгэгдэнэ. Хоёрдугаарт нь гэвэл манай улсад төдийгүй дэлхийд дахинд хөдөө аж ахуйн салбар, хүнсний салбар бол амин чухал салбар. Тэгэхээр энэ салбарын онцлогийг илүү таньж мэддэг гэдгээрээ манай төгсөгчид бол бусдаас л давуу талтай байна. Гуравдугаарт нь манай оюутнууд суралцах хугацаанд дотоодод болон гадны улс орнуудад цалиндаа дадлагч хөтөлбөрт хамрагддаг. Тэгэхээр энэ маань өөрөө оюутнуудад ямар давуу талыг бий болгодог вэ гэхээр суралцах хугацаанд ажлын байрны чиг баримжаатай болох, цаашлаа төгсөж гарахдаа ажлын туршлагатай болох ийм давуу талыг бол олгодог байгаа. За ингээд мэргэжил бол таны ирээдүйг тодорхойлно. Тэгэхээр энэхүү ирээдүйг тодорхойлох чухал сонголт мэдтэй амжилт хүсье. Баярлалаа.